За нэгдсэн үндэсний байгууллагын 80-р чуулганы үндсэн хуралдаанд Монгол Улсын ерөнхийлөгч оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн. За засгийн газрын төлөөж гадаад харилцааны сайдын хувьар энэ хуралдаанд оролцож байна. За энэ хуралдааны үеэр энэ хурал нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий чуулган бол 9-р сараас эхлээд 12-р сар хүртэл үргэлжилдэг. За энэ хугацаанд маш олон ийм салбар хуралдаанууд болдгоо. Энэ жилийн 80-р чуулганы сэдв нь болохоор хамтдаа хүчтэй инх тайван хөгжил ирээдүйн төлөө хамтдаа гэсэн ийм ерөнхий урайтай энэ хурал хийгдэж байгаа. Тэгээд өнгөрсөн 80 жил дүгнэлт өгөхөөс гадна энэ сорилттой дэлхийн ертөнцид өнөөдөр цаашдаа энэ асуудлууд сорилтууд улам бүр нэмэгдэнэ. Тэр энийг бид нар яаж илүү ухаалаг байж, илүү хамтдаа эвтэй байж даван туулах вэ гэдэг энэ урайнд ор явагдаж байгаа. Тэгэхээр дэлхийн улс орон болгонд нийтлэг сорилтууд тулгарч байгаа. Энэ сорилтуудыг бид нар хамтдаа хүчтэй эвтэй байж энэ нэгдсэн үндэсний байгууллагыг ямар зорилгоор анх байгуулсан тэрийг эргэн санаж илүү одоо ухаалаг байж даван туулна гэсэн энэ хүрээнд ор бүх улс оронд бас нэгийг бодуулсан ийм хуралдаанууд болж байна. Эртний морьтон үндэстэн өдгөө дэлхийд адууны тоо толгоогоор эхний тавд багтж байгаа манай улсын хувьд манай Монгол улсын ерөнхийлөгч Хүрээс Сүхийн зүгээс дэлхийн адууны өдрийг жил бүрийн 7 сарын 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачлагыг гаргасан. Энэ давширанд Монгол улсын санаачилсан дэлхийн адууны өдрийг тэмдэглэх ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын өвийн жагсаалтад бүртгэлтэй Монгол үндэстний их баяр наадмын өдөр тэмдэглэж байх тогтоолыг дэмжин баталсан нэгдсэн үндэсний байгууллагын бүх гишүүн улс орнуудад мориндоо хайртай Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. За засгийн газрын гишүүний хувьар далаад гарцгүй хөгжиж байгаа орнуудын нэгдсэн үндэсний байгууллагын 3 дугаар баг хуралд бэлтгэх засгийн газар хоорондын хорог Австри улсын хамт даргалж төгсгөлийн баримт бичгийн төслийг гишүүн улсуудаар амжилттай хэлэлцүүлсэн. За Туркменстан улсын Аваса хотноо өнгөрсөн 8 дугаар сард болсон далаад гарцгүй хөгжиж байгаа орнуудын асуудлаар клубын 3 дугаар баг хурлаар энэ Авасагийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Ингэснээр бид нэр далаад гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийг дараагийн 10 жилд залж чиглүүлэх тодорхой зорилго арга хэмжээнүүдийг тусгасан шинэлэг ийм агуулгатай баримт бичгийг баталсан. За дараагийн нэг хурал бол Монгол улс 2002 оноос хойш нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд зэвсэг түвшний албан агчид тасралтгүй илгээсэн. За дэлхийн нийтийн болон бүс нутгийн их тайван аюулгүй байдлын төлөөх үйлсэд бас хувь нэмрээ өнөөдрийг хүртэл оруулж байгаа. За өнгөрсөн 23 жилийн хугацаанд нэгдсэн үндэсний байгууллагын 16 энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 23 мянган монгол цэргүүд оролцсон бөгөөд Монгол улс нүүбийн энхийг сахиулах ажиллагаанд цэрэг цагдаа илгээгч 120 улсаас тогтмол одоо эхний 20 байр дотор ирэмблэгдэж орж байгаа. Монгол улс хүний эрхийг бүхүүлэн дэмжих, хамгаалах, тэр дундаа эмэгтэйчүүдийг чадваржуулах, гендерийн эрхтгч байдлыг хангахад онцгой ач холбогдол өгдөг. За Бээжингийн тунхаглал үйл ажиллагааны хөтөлбөрийн 30 жилийн ой, нэгдсэн үндэсний байгууллагын эмэгтэйчүүдийн байгууллагын 15 жилийн ой, гендерийн тэгшүүдлийг хангах, эмэгтэйчүүдийг чадваржуулах зорилтуудын хэрэгжилтийг үнэлэх, улс төрийн ирмэлзлээ дахин нотлох, за эмэгтэйчүүдийн аж байдлын комиссийн ажлыг эрчимжүүлэх юм чухал боломж байдаг. Тэгэхээр энэ хуралд бас оролцож байр сууриа илэрхийлсэн байгаа. За уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлын хүрээнд Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх дэлхийн нийтийн хүчин чармаалтыг тууштай дэмжсээр ирсэн. За энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хэмнэл, доктортой мал аж ахуй, ойжуулалт, уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлыг бас анхаарч 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зөвлөлтөд тэмцэх тухай нүүбийн конвенцийн талуудын 17 дугаар баг хурал буюу COP17 хүлээж авах бэлтгэл ажлыг эрчимтэй хангаж байгаа. За энэ баг хурал сүүлийн жилүүдэд Аз, Тэвд анх удаа болох гэж байгаа арга хэмжээ. За энэ
асуудлаараа бид бас Монгол улсын бэлтгэл ажлыг хангаж байгаа, байр сууриа илэрхийлж бэлтгэл ажлын талаар бас танилцуулсан байгаа. За гадаад харилцааны сайд нарын төвшөнд энд бас цаг хугацаа хэмнэх, бие биен дээр айлчилж очих цаг хугацаагаа хэмнээд энэ хурлын үеэр маш олон хоёр талын уулзалтуудыг хийдэг. За миний хувьд энэ жилийн хувьд одоогийн байдлаар Чили улсын гадаад хэргийн сайдтай, Бахрейн улсын гадаад хэргийн сайдтай, Сауди Араб, Люксембург, Оман, Канада, Серб, Америкийн нэгдсэн улс, Бразил, Перу, Армени, Монтенегро, Болгар зэрэг улсуудын гадаад хэргийн сайд нартай тус хоёр талын уулзалт хийж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар, боломжуудын талаар, цаашдаа ирээдүйд хэрхэн ажиллах талаар тийм бодиттой хамтын ажиллагааны саналуудаа солилцсон бас их үр дүнтэй болсон. Зарим хоёр талын уулзалтууд бол цаашдаа өндөр дэд хэмжээний айлчлалын бэлтгэлийг хангах хүрээнд туснараа их онцлог байгаа. Нийтдээ энэ хоёр талын уулзалтын сайд нарын уулзалтын үеэр 7 улстай баримтчиг зурсан. За эдгээр нь гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагаа болон хоёр орон аялал жуулчлалыг дэмжих хүрээнд харилцан визэс чөлөөлөх хэлцээрүүд дээр гарын үсэг зурсан.